Наадмаа үзэхээр Даблин руу галт тэргээр явахаар шийдсэн. Гэтэл галт тэрэг маань замаасаа солигдож өөр галт тэрэгэнд суух байсныг нь мэдэхгүй буцаж Лемеркоттоо очоод ингэж төөрч явсараад нээлттэй үзэж чадаагүй ч гэсэн бүхэн барилдаанаа очиж үзсэн юм а. Наадмын зохион байгуулалт бол үнэхээр гайхалтай байсан. Тэр тайз зураг авахгүйх хэсэг энэ төр бол үнэхээр таалагдсан, гоё байсан. Ирландын монголчуудын холбоондоо талархлаа илэрхийлье. Наадмын зохион байгуулалтын хувьд сур харваа, үндэсний сайхан бичихт ингээд монгол өчгөрхийн сайн бичих вэ гэсэн уралдаан, мөн хүүхдүүдийн дунд гүйлтийн уралдаан гэх мэт маш сайхан зохион байгуулалтуудыг хийсэн байсан. Мөн олс таталтын цэмцээн. Ирландд сүүдэр дагаж явсан анхны тохиолдол. Наад дагаж явснаас сүүдэр дагаж явж үзсэн шүү дээ. За столыг даралт чинд хоёр заа маань. За гэгээ мэдээ давхар шийдвэртээ суугдсан. Модод хоёр ус. Утгаад буцаагаад бусгаад утлуулаа. За усангийн хэмсэмэнүүд смэрийн бэлзээ. Смэрийн зандаш парагийн нэгэн бэлзээ. Замхнэнгийн идэрсмэнүүд таяр бүхэн бэлзээнийгээ. Смэрийн зан зуурасангийн баасан жаргал үзүүрээ. Ийм бэлзээнэр Нэгэн хүчи өгсөн барилдаа гардаа одоо хоёр заанууд юм аа. За чи одоо ч гэж аваад үзсэн баярлалаа гэж аваад шүү дээ. За оройн бас зүгээрээ чадахгүй after party руу нөтсөн. Тэгтэл Jinaibi шаардаад мөн тасалбар нь дууссан гэд оруулахгүй байсан. Энэ баарнууд нь Jinaibi харж оруулдаг юм билээ штэ. Тэгээд бид нар жуулчдын хамгийн их очдог Temple баарн дээр очсон. Тэр хав ингээд битүү хүнтэй байсан. Тэгээ бид нар байршлаа солиод нэг газар ороод бүгдээрээ суусан байгаа. Бичдэг юм уу? Бичдэг байсан байна. Наадмын маань үйл ажиллагаа сайхан өндөрлсөн юм да.